За сайн байцгаана уу. Өнөөдрийн халива хийж үзье. Орж ирсэн хүмүүс нэн дээр нэмэх тавиараа. Нэмэх гэхээр би орж ирсэн байна гэдэг хэлж байна гэсэн. 5 цагт лив гэсэн тийм. Давасар ороод ирсэн үү те цагтаа. Сайн уу давасараа. Сонсогч юм уу чи надаа яг юу гэдэг мэдээлэлтэй сонсогч нэгээс одоо 10 хүртэл тоон дээр одоо үнэлэх юм бол хэдээр сонсогдож харагдаж байна. Сайн сонсогдож харагдаж байвал 10 гэдэг. Харагдаж байна уу те. За ашигтай. За давасар ороод ирсэн байна те. За өөрхийн орж ирэх нөө жоохон харъя. Чанга сонсогч нь давасар гайгүй чангалах басах хэрэг байна уу? Гайгүй байна уу те. За намайг одоо мэддэг зарим хүмүүс надад тусгалжуулагчтай хандж ирсэн үү өмнө нь. Зарим нь яг надтай холбогдоод Skype-аар орж ирсэн хүмүүс жоох нэг төсөөлөлтөй болж эхэлж байна те. Тусгалжуулт гэхээр нэг биеийн тамирын спорт явах гэж ойлгоод байдаг хүмүүс. Би болохоор арай өөр чиглэлийнх үтэл та голцоо эмэгтэйчүүдийн тийм сэтгэл санаа, эмоц гэхэд мэдрэмж тал руугаа тэгээ их гүнзгий утга учирыг ойлгох. Яагаад одоо жишээл итгэлтэй байгаа вэ? Курсыг одоо тэ яагаад итгэлгүй байгаа вэ гэдгийг мэдхийн тулд бид нэр яг зорилго гэхээс илүү мэдрэмж шүүгээ илүү ороод тэгээ тэнд бидний дотор яг юу хүсэж байна, яг юу мэдэрч байна гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхэд яг нөгөө ингээд сад бэрхшээл нь юу вэ гэхээр бидний дотор байгаа сөрөг мэдрэмжүүд, сөрөг бодол, тэгээ сөрөг итгэл үнэмшлүүд байгаа. Тэгээ энэ тал дээр нь би илүү их ажилтдаг гэсэн. Тэгээ энэ дээр болохоор арт коучинг, арт терапи, тэгээд өөрийнх нь нөгөө гүнзгий коучинг аргуулаа ашигладаг. Тэгээ намайг гайгуул гэдэг. Би Улаанбаатар хотод амьдардаг. Skype-аар орж байгаа зарим хүмүүсийг харна. Би бүгдээрээ хотод амьдардаг юм болов гэж бодсон чи өнөөдөр нэрвүүтэй яриад чи нэрвүү Багнуурт амьдардаг гэж байна. Тийм тэгэхээр өөр давсар энэ яг хотынх уу? Хотод амьдардаг уу? Тэгээ нэрвүү Багнуурт байдаг гэхээр чи би өмнө Багнуурт очиж ирсэн болохоор мэдээд. Тийм доор нутаг тэгээ дээр нь гадаадаас ч гэсэн ингээд онлайнаар орж мэдээж ингээд сорно гэдэг чинь амар том боломж байдаг. Тэгээ заримдаа Skype-аар ингээд орж ирээд ч юм уу мессенжерээр орж ирээд ярьж үтсэн хүмүүсийг мэдж байгаа байхгүй юу. Заавал ингээд яг уулзах шаардлагагүй юм байна. Ингээд зүгээр ярьчих болдгийм байна гэдгийг олон хүмүүс мэдсэн баг. Би бас яг онлайнаар тэгж сурч ирсэн. Өөрийнхөө ингээд мэдээгсэн юм ингээл хайгаал интернетээс тэгэл нэг багш дээр нь очино дараа нөгөө багш дээр нь очино тэгээд хамгийн сайн шилдэг багш нарын олон хэрэг Монголд айгүй баг байдаг яг юм тэр нөгөө гадаад руу яг би нөгөө хилтэй болохоор ч юм уу тийм хин хамгийн сайн багш нь одоо ямар багш дээр очивол би илүү өөрийгөө таньж мэдэх вэ яг өөрийнхөө мэдрэмжийн ажиглалд сурах вэ гэл тэг мэрэгжил олохын хажуугаараас ингээд өөртөө ингэж ажилд сурдаг байхгүй. Тэгээд жишээлбэл миний коучингийн сургалтанд болохоор чинь дандаа ингээл өөрийнхөө асуудлуудаа ярьсараа л дадлагжаад тэгээд дараа нь нөгөө нэг би энтэйгээ ярьж дадлагжаад тэгээд дараа нь golden VIP пакет дандаа багш нартайгаа
ганцаарчилж ажилтдаг. Тэднэр болохоор илүү гүнзгий ингээл явуулаад чиний шалтгаан нэм дээр энэ чи ийм байгаа болохоор ихтгэлгүй байгаа юм байна гэл олж өгдөг. Тэгээд энийг болохоор би коучингээр, арт терапигээр ингээд олон чиглэлээр ингээд үзсэн тал бүрээс нь ингээд хардсан болохоор өөрийгөө танин мэдхэд надад хамгийн чухал байсан байхгүй. Зүгээр ингээд мэрэгжил олохоосаа гадна. Тэгээ одоо энэ сургалтын дээр ягаад ингээд дүн төлбөргүй ингээд явуулж байна. Ягаад би юм ганцаарчсан ингээд хүн болгонд баргалж 3 өндгөө тасгалжуулалт дээр нь ингээд 3 скайпер өндгөө ингээд группийн уулзалт. Тэгээд арт терапигийнх бас тохирог хэржинэд ингээд 9 удаа уулзж जैन. Тэгээд дээр нь фэйсбүүкээр явж ин тэ. Тэгэхээр энэ амар том боломж байгаа аахгүй өөрийгөө танин мэдэх та нараа одоо ингээд номноос уншаад ойлгож мэдэхгүй байгаа зүйлийг асууж мэдэж болно. Өөрийнхөө дотор байгаа таньж мэдэхгүй байгаа юм аа нөгөө нэг илүү гүнзгий ойлгож мэднэ. Харин дасгалуудыг хийснээр тэ ямар ач холбогдолтой юм бэ гэхээр хийж явах явцдаа ингэж өөрийнхөө мэдрэмжээ ажиглаж сурна. Дийлэгтэй хүмүүс яг мэдрэмж тэгээд энэ бодол хоёрын ингээ ялгаагаа ойлгохгүй. Бодол нь яг миний жинхэнэ хүсэл юм байна гэл. Тэгээ бодол чинь ингээд жишээлбэл биднийг удирдах чаддгүй жишээ нь би уурлалаа гэхэд битүү уурлах нь мууштай гэдэг ингээ өөртөө ингээ мэдчихэж байгаа мөртлөө тэрнийг ингээ даван туулж чаддгүй уурлцдаг. Уурлсныхаа дараа эргээд гимших ч юм уу тийм. Элэсквал гомдоод тэгээд гомдсныхаа дараа тэрнийг хэлэхгүй ингээл дуугаад яваад идэг. Тэгэхээр энэ болохоор нэг мэдрэмж байгаа байхгүй. Тэгэхээр мэдрэмж нь ийм сөрөг байгаад байгаа болохоор бидний ингээд яаж ингээд сөрөг бай мэдрэмж байна сөрөг ингээл бодлоо татаад энэ дундаас ингээд гарч заахгүй ингээл энэ дундаа эргэлдээд идэг. Тэгэхээр энийг одоо бид нар өнөөдөр нэг авч үзье. Тэгээ ямар шалтгаантай байдгийг илүү бас үзье. Өөр хүмүүс орж ирж магадгүй даваас сөрөг битээр хоёулах нь л багш байна. Тэ одоохондоо. Даваас сөрөг чи юу ачих ингээд ийм цаас авчих цаа юм. Цагаан цаас энэ чум даадвар эсвэл зүр дэвтрийнхаа цаасан дээр чинь яг дангаар нэг цаас аваад. Тэгээд дээр нь ингээд очиж би яагаад итгэлгүй байна вэ гэдэг. Нэг зарлаа зааж үнэт яагаад итгэлгүй байгаагаа мэднэ. Байгаа үү? За тэгээд очих би яагаад итгэлгүй байгаа вэ гэдэг. За энэ дээр юу бичих вэ гэхээр бүр багасаа ихсүүлэл ингээл анх чамаа ингээд санаж байгаа ингээд бүх сөрөг ингээд бодлоодаа бичин заяа санаж байгаа жишээлбэл чамаа хэн нэгэнд хүн тэ ямар муу хөвгтэй гэж хэлчихээр чи нэр би муу хөвгт юм уу гэж ингээд жоохон гайхаж зүгээр тэгж бодсон байхгүй би нэр намайг муу хөвгт гэж хэлчихвэ гэж зүгээр л гайхаад өнгөрцөн. Дараа нь өөр нэг сургуульд нэг хүн өөр нэг цэцэрлэгт хэлж байгаа хүн том ах эгчнэр хэлж байгаа аав ээж хэлж байгаа энэ бүх юмнэр ингээд нэмэгдээд идэг байхгүй тэг бат итгэл үнэмшил болчихдээ. Тэгэхээр би өөрийгөө царай муутай би өөрийгөө залхуу би өөрийгөө азгүй би өөрийгөө бүтлгүй гэдэг ингээд бодож байгаа бүх чамааг итгэлгүй болгоход хүргэсэн тэр ингээд бодлуудаа бүгдийн жагсаагаад ингээд бичээд үзээр. Тийм за чи нэг 3 минутын дотор маш ингээд хордон би тийм биш дээ гэж ингэж ярихгүй зүгээр тэгээд толгоонд ч орж байгаа бүгдийг бичээд байгаа. Тийм бичснийхаа дараа чи нэмэх тавьчаарай за. Би яс ачууд нь бичээд. Би тэнэг, би мангар гэл ингээд хаяа хэлэхгүй ч гэсэн ингээд дотроо ингээд би ямар тэнэг юм бэ гэл ингээд хаяа ботчихдээ л та тий тэрнийг хүртэл бичээд.
Би тэр үедээс та гэнэ мэдстэй тэнэг гэж гээл. За Даваас ирэн чиний толгоонд яг орж ирж гин үү? Яг тийм үгс орж ирж гин үү? Орж ирэхгүй байна уу? Орж ирсэн бол хэдийг бичсэн байж одоо хэд? Би 9-ийг бичсэн байна. Чи хэдийг бичсэн бэ? Ирж байна. Чи адуур явж байгаа юм уу? 7 бичсэн үү те? За одоо ингэн одоо танаа хүүхэд те одоо чи ингээд нэг охинтой штэ те хүүхэд чи ингээл эрэхтэй юм цагаан цааш шиг гэдэг те бид нэр ингээл дэлхийд эрэхтэй юм цагаан цааш шиг ингээл ямар ч юм өөрийгөө тэнэг мангар гэж бодохгүй ингээл цагаан цааш шиг ингээ ирсэн байгаа хгүй юу? Тэгээд энэ бодлоод зөвөр энэ 7 бодлын 9 бодол бидний ингээд төрхөн толгонд ингээ ороод ирсэн байгаа. Тэгээ энэ зүгээр бодол. Тэгээд яг вэ гэхээр одоо чи энэ нэг бодлоо ингээл жишээлбэл би нөгөө нэг юу гэж хэллээ. Сургуульд байхад чамайгаад ингээл хин нэг хөөхт ингээл гомдоолоо. Тэгэл чамайг чи царай муутай гэж хэлчихээр би нэрээ царай муутай би хүмүү гэдэг ингээд өөрөө ингээд тэр бодолтой хэлсэн. Ингээд нэг ингээд яа чи нугалчин цаасаа заяа. Тэгэл маш их ингээл амьдрал цаад бэрхшээл гомдоол уурлах мөчөд бид нэр ингээд өөрийнхөө ингээд дотор байгаа сэтгэлээ нэг нэгээр ингээд хамаад байдаг. Тэгэл би ингээл бүх ингээд саяныхаа үгүүдээ ингээд өөртөө хэлэн заяа. Би ингээд болохгүй царай муутай би чадахгүй би өөртөө хэлэхгүй эсвэл нэрээ атгүй тэгвэл тэгээд нөгөө багш нартай ингээд ажилд орох гэхээр ингээд юм бүтэхгүй сургуульд орох гэхээр өөр хүмүүс илүү юмнаа хэлсэн байна. Тэднэрээс доолон дэргэстэй сайн мөртөх хэрэггүй өстө чаддалгүй бистэ султараа бистэ нэг султар мөргөл янз бүрээр хэлдэг штэ тэ тэгсээр хагаад ингээд чиний цаас ямар болсон юм болсон уу? Санийхаа өгөөдөө ингээд өөртөө хэлээд ингээд яа. Энэ цаас ингээд юм. Чинийх тэгээд юм болсон уу? Тийм болцсон уу те? Тэгэхээр одоо ингээд бид нэр ингээд том болохтаа нөгөө хөөх нэг юм охин чи цагаан нөгөө нэг ямар ч тийм толгойд ямар ч тийм муу бодлохгүй өөрийнхөө талаар ямар ч юу ч тийм ширхэгч муу бодлохгүй байсан хүн чи бүх ингээд амьдралын явцад толгойд орсон бодлуудаас 40 мянган бодлуудаас ингээд нэг бодол дахин дахин орж ирээд тахад тэрний сонгож аваад тэгээ тэр нь ингээд нугларагдсан маань юу вэ гэхээр бидний саяны битсэн маань бол зүгээр бодлоо энэ нугларагдсан гэдэг чинь бид нэр ингээд бүр итгэл үнэмшил болцсон гэсэн үг бид нэр амьдралтай маш удаа эндээ баталгаа болцсон тэгээ бид нар одоо ийм болцсон тэгээ ийм болцсон юм маш олон хүмүүс эдэг тэгэл аав ээж сургууль
цэцэрлэг хамт олон ажиллагээл тэгэл яг ийм ингээ явж идэг байхгүй юу. Тэгээ ийм болцсон хүмүүсийн чинь нэг өдөртх нь ингээл амар амархан. Энэ үнийг ингээл яаж ч болно, доошхоор нь ачч болно, загсан ч болно, яасан ч болно. Энэ бол дов доо ингээл яа тэсэл яваад чимээгүй л яваад. Тэгэл одоо хүмүүсийг юм болцсон. Энэ нэг бидний яг итгэл үнэмшлэхөө орцсон дотроо ингээд бүр юм болцсон гэсэн үг байхгүй. Тэгээд энэ итгэл үнэмшилтэй одоо чам одоо ийм болцоо одоо хүнд чи маш ингээд чадвартай, чиста хөөрхөө, чиста мундагаа гэж хэлвэл энэ ингээд итгэхөө. Таасрын энэ хүнтэй одоо ингээд хэлвэл итгэхөө. Чивчэтнаас итгэхгүй те харин танаа охин чинь хөөхөө гэд хэлвэл танаа охин чинь шууд итгэх бах те. Яг л тэр ээжийнхээ хэлсэн үнийг шууд итгэж байгаа байхгүй. Тэ чи би нөх ямар хөөх юм бэ ухаантай нөх ямар хөөх юм гэдэг юм бэ царай ямар хөөх юм бэ цав цагаа царайтай гэл улаан байсан ч гэсэн чи цагаан царайтай гэж хэлсэн ч тэр охин итгэн. Тэгэхээр чи энэ хүн чинь дээжээстэй мундагаа чи чадвартай гэж хэлсэн чинь итгэхгүй. Тэгэл энэ үний амьдралд нь яаж ч болно. Хөл бөмбөгчч болно, тоглолцч болно. Энэ яаж ч имзгэлэхгүй. Яг л өөрийгөө тийм гэдгээ мэддэг болохоор тэгэл энэ хүнийг нэг жоох ингээл түлхээл доошоо оруулахад энэ зүгээр л юу хийж чадах вэ? Үйлч чадна, гомдож чадна, өөрийн тэгж хэлсэн дууралж чадна, өөрийн одоо ингэж дарамжилж гин гэж бодоод урдаас нь хэрэлдэж болно. Тийм л одоо нэг чадвартай болсон. Тэрнээс өөр баг л ч хийж чадахгүй. Тэгээ нэг мөрөдлөлөөгээ тэрэн дээр очие гэхээр би чадваргүй юм чинь тэгэл тэгээ ингээд суучна. Чи ажилд ороо гэхээр би итгэлгүй юм чинь дээ. Надаас илүү чадварлаг хүмүүс ажилд орно штэ. Надаас илүү царайлгууд нь ажилд орно штэ. Би яаж чадах юм бэ? Би тэдний хажууд. Чиний хажуудаас нэг бас ийм л юм байгаа байхгүй юу? Тэгээ ийм ингээд ийм монголоор дүүрсэн ингээд дэлхийн ирмэд дүүрсэн байхгүй юу? Тэгээд ийм хүмүүс нь ингээд мэдлэг оюун ухаанд нүгий энэ хүмүүсийг ингээд жоохон тэлье гэдэг ингээд нэг улсаас юм уу тийм юм явуулахгүй шүү дээ. Яг л ийм байх нь ашигтай байхгүй. Яг л ийм хүмүүсийг удирдах нь айгүй амархан. Эдгээр амархан үгэнд орно, амархан ятгалганд орно. Реклам дээр нэг болохоор одоо жишээлбэл ийм хүмүүст ингэж чиглэлсэн байдаг. Гэтэ одоо жишээлбэл чи ийм тариа хэрэглээл, ийм юм хэрэглүүл чи маш гоё царайлаг гоё цасан цагаан болно те. Тэгсэн үс чаваа чиний ажил үс чи бүгдээрээ бүтэн. Тэгсэн үед ингэ л дандаа нөгөө нэг яг тэрэн дээр нь ингээд суурилсан бүх ингээд бараа бүтээгдэхүүнээ дандаа өөрийнхөө юм нэг сул чанар дээр нэг ашиглаад тэгээ яачдаг. Тэгээ харагдаж байна. Доосор одоо чамд ямар санагдаж байна? Хажууд нь чи ингээд танаа өгч юм байгаа байхгүй. Тэгэхээр чи хажууд нь юм байгаа байхгүй. Тэгэхээр чи охиныгоо жоохоо ингэж хөнгөх гэж оролдож байна. Одоо эхлэл тавигдж байна. Тэгээ яаж ийм байдлаас гармаар байна гэдгээ бас ингээл бодоод авчихсан гарч чадахгүй. Чамд ямар санагдаж байна? Таваасэр одоо ийм одоо ингээл энд монголоор дүүрээ юм хүмүүс. Дээрлэх нь юм хүмүүс нь тэгэл ажилгүй. Тэгэл бүтэлгүй, тэгээ өөртөө итгэлгүй, урам зориггүй юм л болцсон байдаг байхгүй юу? Энэний төлөө ингээд би юм болохгүй гэдэг ингээд мэдлэг олоод хайж явна гэдэг маань аюу их юу. Зориг шаардлагатай би одоо энийг болохоор юу гэхээр хохирогч гэдэг. Би ямар нэг юм сайн хөрөх хэрэггүй. Би хохирогч хүн. Намайг энэ сургуулийн болгоцсон надад захисаар улс надад ингээд тусламж дэмжлэг өгөөгүй болохоор би юм болцоо.
Манай ээж аав намайг сайн сургуульд сайн газар оруулааг болохоор юм болцсон. Нөхөр их мөнгө олоог болохоор юм болцсон. Тиймээс би юм азгүй бүтлгүй ингээл хохирцсан насан туршид. Тэгэл ингээл насан туршид ингээл юм болол явд. Ийм хүмүүс ийм хүн байх нь ямар вэ? Дийлэх нь одоо ийм байгаа байхгүй. Даваас ирэх чинь харин тийм хэлсэн чинь яг тийм байна те. Яг ийм байгаа байхгүй. Ийм хүмүүсийг удирдах нь амархан. Яг одоо ингээл ийм сургалтууд явуулдаг вэ? Одоо жишээлбэл миний ингээд айгүй том багш нар Украинд байдаг байхгүй юу? Орос аймаг том улс Оросд дийлэх хамгийн сайн багш нар байдаг болов гэж боддог байсан чинь Украинд айгүй байдаг юм. Жишээлбэл миний одоо Тарарина багш, миний Русина багш гэл миний эцгийнхэнтэй Сэвич багш нар гэдэг. Яг бид нар юм байдаг вэ гэхээр Украинд одоо нөгөө нэг дэлхийн хамгийн том нөгөө нэг сайн гэгэрүүлэгч нэг айгүй ихтэй олон борлуулалттай нөгөө бестселлер номны зохиолч тренерүүд гэдэг те. Одоо Брайан Трейси, Робинс гэдэг Гехо гэдэг маш олон Ник Вучич гэдэг нэг хөл гаргүй юм байна шүү дээ те. Тэр хүртэл одоо өөрийгөө ийм гэдэг ингээ явж болно шүү дээ. Би одоо ийм юм чиндээ би одоо ингээ өөрийгөө амиа орлно гэж 2-3 удаа оролцчихсэн гэж байгаа байхгүй юу? Тэр яг жинхэнэ юм болох шалтгаантай сүмэртлээ. Тэд нэр яагаад ингээд энэ байдлаас гарцсан бэ? Тэгээд тэд нар болохоор маш олон орсоор ингээд сургуульд явуулдаг. Тэгээд Украинд айгүй их тийм багш нарыг айгүй хөрдөг болохоор тэр ингээд заалууд нь дүүрдэг. Тэгээд хүмүүс нь өөрийнхөө ингээд сэтгэлгээтэйгээ ингээд айгүй их ажилтдаг. Ингээд өөрийгөө танин мэдэх зам руу айгүй их явдаг. Зүгээр дан ингээд сүм бясалгал яваа гэднэр биш. Бас ингээд өөрийгөө танин мэдхэхээр өөрийнхөө бодол итгэл үнэмшилтээр айгүй их ажилтдаг. Тийм болохоор тэд нар амар хурцтай дэвшлээд байдаг. Монголд болохоор яг одоо нэг лекц семинарууд л явуулна яг ингээд сургалтууд нь ингээд айгүй цөөхөн байдаг. Тэгэхээр энэ нь болохоор ашигтай хүнд ашигтай байна гэхээр тэгээ зарим ингээд тэг их уралдаар зөөр том хүмүүстэй нэм хүмүүсийг удирдах нь амархан байдаг. Тэр амлал би чамайг амар цай ажилд оруулж өгнө. Би чиний хүүхдэд тийм мөнгөийг төлнө. Би чамд тийм мөнгө өгнө, юм өгнө гэл тэгэл энэ амлалтаараа энэ хүнийг яаж ч удирчиж болно. Нөгөөх нь ингээл улам том амлалт авах тусам тэ одоо хүүхдийн тэдэн төгрөг өгнө гэж амлал тэ тийм цалингийн чинь чамд нэмж өгнө тэ чамд тэдэн сая төгрөгний тэдэн хувцас өгөөж чамд дараа нь тийм мөнгө өгнө гэдэг нөгөө юм амлалтуудаар ингээ хуурах нь айгүй амархан байдаг. Яг энэ сэтгэлгээг нь өөрчлөх тэнэр сонирхол байхгүй. Тэгэхээр энэ өөрийнхөө сэтгэлгээг өөрчлөх нь хэн хэрэгтэй юм? Асрыг ийм баймаар байна эсвэл ч өөрчлөлмөр байна уу? Чамд хэрэгтэй одоо нэг ингээ өөрчлөх нь. Мэдээж яг тийм юм том ингээл хүмүүсийг те одоо Монголд урайл ингээ сургууль явуулна гэдэг чи их мөнгө шүү дээ те. Тэгж одоо зарим том компанид чинь гоё шоуны хүн гоё дууч алдартай хүмүүсийг ингээл урдаг те. Яг ийм хүмүүсийг урддаг байхгүй. Яг эдгээр ингээл амар том ухаантай бол лаг болчвол бидний оронд гарч шүү дээ. Тэгээ иймэр л үжилтэй ингээд иймэр үжиг. Тэгээ нөгөө хүмүүс нь ч гэсэн ийм зам байдаг юм аа өөр зам байдаг юм гэдэг мэдэхгүй шүү дээ. Нэг үеч гэсэн одоо чи намын уншиж ирсэн бол хөл гаргүй мөртлөө амьдралаа яаж өөрчилсөн гэхээр их сонин түүхэд штэ. Тэр хүний ингээд лекцэн дээр хүмүүс дүүрдэг хөл хардаа хүмүүс нь өөрийгөө охирогч гэдээ удцсан байхад нөгөөх нь аль дээр ингээд хөл гаргүй байж сайхан их нэртэй болцсон өгтөө болцсон маш баян болцсон. Тэгээ маш их буйны үйл ажиллагаа явуулдаг байхгүй. Тэдний ингээд мөнгө цуглуулах гэж яаж ингэж харж болохгүй. Тэдний ингээд хүмүүс туслах маш их хэрэгцэлтэй. Тэгээд цаана нь болохоор маш их хайрдаг. Тэгээд дээр нь тэд нар ингээд хуалцах дуртай. Тэг маш их буйны ажил хийдэг хүмүүс байдаг байхгүй. Тэгээд тэр ингээд олсон ингээд хөрөнгө яг тэн дээр аягүй их зарцуулдаг. Тийм зоригтой ингээд тренерүүд байдаг байхгүй. Украинд тийм аягүй их. Энээсээ яаж гарах өөрчлөлмөр байна гэхээр
За энэ цаасан дээр бол нэг амархан ингээд болчих магадгүй яг амьдрал дээр болохоор жоохон урт хугацааны тасалж болж юм. Байнга ингээд сургалтанд явж байгаад яа нэг удаагийнх биш байхгүй. Би болохоор ингээд 20 30 сурвал. Тэг яг өөртөө таарсан өөрийнхөө зөв багшаа хайж олно. Өөрийнхөө зөв хүнээ олно, зөв сургалтаа олно гэдэг чинь тэр байхгүй. За тэгэхээр одоо хоёлаа яах вэ гэж одоо нэг ингээ хөл бөмбөг болгоод ингээ зогчиж болж байгаа байхгүй тий. За энийг яхаа гэхээр одоо хоёлаа юу юм давсрын цаасаа аваад чи ингээд нэг ингээд эргүүлэн за ингээд нэг ингээд хэлээд тэгээ өөртөө нэг сайн эсрэг үгийг хэлнэ шүү дээ. Би тий одоо улаан хазартай ч гэсэн яс юу гайгүй тий би өөрийгөө улаан хазартай гэж бодож чинь гэхдээ өөрөө хүмүүс яжд ногоо хазартай хамаагүй би өөрийгөө улаанаар ч цагаанаар ч хүлээн зөвшөөрч чинь гэж хэлнэ. За дараа нь ингээд нэг жоохон хэлчихэд тий би одоо чадaltaй би тийм юм дээр чадaltaй би одоо жишээлбэл тэр хөтлөгч тэр нэвтрүүлгийн ажил тийм гоё ярихгүй мөртлөө би өөрийнхөө ингээд мэрэгжлээ өөрийнхөө үндэ илүү сайн. Тэгээд дараа нь ингээд нэг хэсгийг ингээд хэлж аваад тэгээд ингээд өөртөө тэ одоо өөрийнхөө ингээд сайн бичсэн өмнөхөө эсрэг тэ одоо жишээлбэл би муу хийж байгаа бол би сайн хийжээ. Одоо ингээд өөр хүмүүсийнхээ төлөө яваад анхаарал тавьдаг. Яс өөрийгөө тэнэг бишээ би ханта би юмдэ чадaltaй би чадна би зөвлөлтөй үр чадна би мөрөөдөлтөй хүн би төлөвлөлтөй хүн би зоригтой хүн би өртөлттэй хүн би сайныг хүртэх хэрэгтэй гэх ингээд цаас төлөөд ингээд хэлээд яасан таасрын хоёулахтаа бүгдээ тасгалжуулалт явуулаад байл л та. За тэгчээд ийм болчлоо. Эндэр дэсэн битсэн маа штэ. Тэгээд таныхаа эсрэгээр би одоо аймаг хийж байгаа зоригтой би чадвартай би ухаантай би өөрийгөө царайлаг гэж бодно яг нэг юм улаан тий хазартай байсан ч гэсэн тий юм байсан ч гэсэн тий би яг гайгүй миний одоо нэг давуу тал юм давуу талаа харин заа чи ингэ сул талаа харахгүй заа жишээл хөмсөг гоё юм байна нүд ингээл нүд их хөрх юм байна тий би заавал ингэ шүүл шаардлагагүй юм байна тий жишээ нь тийм нэгэр хүний ажил бол би нэс юм байна. Тэг хинтээ хацуулах шалтгаалсан. За одоо ингээд давсраа ойлаа ингээд тэлэгччлээд ингээд бодсон чи ингээд өөрийгөө татсан чи юм болчлоо. Одоо чамд ямар санагдчихэв нөөсөр. Мэдээж давсраа ийм ажуудтай энэ дээр байгаа зүтэй тий. Алин дээр нэ ийм байх дээр нэ ийм байхан дээр нэ надад болохоор ийм дээр байгаа хгүй юу. Яг хөө ингээл амьдралынхаа нөгөө нэг үрчлээ зовлон энэ үрчлээдээ чи бүгдээр тэр бодлоодынх нь яг байгаа гэдгийг нь харуулж байна. Тийм донд нь энэ аймхай тэрнийг мангар тэгээд энэ нөгөө нэг залхуу царимуудаа эднэр нь ингээд зураас болоод үрчлээ болоод миний ойдонд байсан нэг байгаа л да энэ. Тэгтээ одоо би тэрэн дээр нь анхаарахгүй би ингээд тэлцэн байгаа болохоор би ингээд амьдралынхаа бүх цаад бэрхшээл бүх зүйлээ ингээд бүхлээр нь харж байна. Бүхлээр нь өвлөн зөвшөөрч байна. Мэдээж би одоо ингээд ийм эргээд ийм цасан цагаан болж чадахгүй тодорхой шүү дээ. Тэ яад бол ийм их өөрчлөлтөөс одоо иймэрүүл хүрэх чадна гэсэн үг байхгүй. Тэрнээс
яг ийм болгох чадна гэсэн үг биш байхгүй. Яг ийм болгох чадахгүй. Зөвхөн бид нэр хамгийн сайндаа ийм хохирогчоос амьдралдаа хариуцлага хүлээгээд тэр нэг их хурлын гишүүд тэр засаг захиргаа тэр нөхөр хүүхд тааж ирсэн их юм шаардахгүй өөрөө л хариуцлага өөрийгөө ийм л болгох чадна. За би уншиж байна тэ комент ч яг ингээд орж ирээд байна. Чи ингээд хүмүүсийн түүхийг уншихаар өөрийгөө бүр голоод идэг чинь аль дээр ийм болцсон юм чинь тэгэл энэ хүн чинь өөрийгөө улам л голно шүү дээ. Улам өөрийгөө хохирогч болцсон. Хохирогч болцсон гэдэг чинь өөрийгөө шүү дээ. Нэг шорон моронд орсон гэсэн үг биш ээ. Тэр нэг ингээл хүмүүс тохируулсан гэсэн үг биш. Энэ нь болохоор өөрөө тэгж мэдрэхийг хэлж байгаа юм ингээл би ерөөсөө азгүй би ингээ бүтлгүй би ингээл ямар ч юм хийсэн ингээл минийх бүтэхгүй дээ. Тэгээ намайг хүмүүс хуурчдаг, намаас хүмүүс доошоо хийдэг. Тиймээс би юм азгүй гэсэн тийм зүгээр амьдралын ингээд нэг туршид олсон юм туршлага дээр үндэслээд өөрийгөө хамгаалах нэг арга барил байхгүй. Тэгсэн мөртлөө ийм хүний чинь ингээд нэг яаж ч болдог байхгүй юу? Яаж ч ингээд сэгсэрч болно. Энэ болохоор энийг ийм хүний чинь болохоор ийм хүн чинь тэгэл ийм хүмүүстэй найз байдаг байхгүй юу? Энэ хүмүүстэй ийм хүмүүстэй найзлал одоо жишээлбэл ядуурлын эсрэг тэмцээгүүл ийм хүмүүс чинь ингээд би нэг олно те. За цалин нөгөө нэг хүүхдийнхээ 20,030 гэх тэмцэх юм бол эдгээр ингээд нэгдэж чаддаг. Яг ийм бол яа бүгдээрээ гээд ингээд нэгдэж чаддгаа байхгүй. Тэгээд жишээл их хурлын дээр ч юм уу өөр хүмүүс ийм болгох сургалт явуулъя гэвэл одоо тэр нэг хүч чиг бүгдээрээ аваад ирэх л авчрахгүй шүү. Тэгэхээр өөрөө ингээд тэр номыг уншаад өөрөө судлаад өөрөө хайж явах байхгүй амьдралдаа. Би яаж ийм болох вэ? Нэг үчиж гэсэн яг тэгээд өөрийнхөө ийм байсныг өрхөл гаргүй юм шүү дээ. Одоо тэгвэл энэ тал шатцсан байна гэсэн үг шүү дээ. Одоо ингээд энийх нь тал нь ингээд байхгүй ингээд бүх одоо ингээд нэг үчижийг одоо харах юм бол ингээд хоёр хөл нь байхгүй тэгээ хоёр гар нь байхгүй. Тэгэхээр чи нэг үчиж одоо бүр ийм гэсэн үг шүү дээ. Бүр ийм тэгсэн мөртлөө өөрийгөө анзаархалтай. Тэгэхээр бид нэр хинтээ ингэж харьцуулахыг шалтгаалж байгаа байхгүй амьдралдаа. Яаж хариуцлагаа өөрхөө тэгээд нэг хүчиж өөрийгөө ойлгоцсон гэсэн. Тэгээ би хүмүүст туслах ёстой юм байна гэдэг өөрөө юм байсан мөртлөө хөл гартаа хүүхдүүдэд хөл гартаа хүмүүст урам зориг өгөөд явдаг гэхээр тэгээд тэрний ингээд видео бичлээгээд нэрийн босч байгаагийн зургийг харах юм бол хажууд нь бид нар бол амар жаргалтай хүмүүс байгаа хгүй Монгол улстай өвдөж заваагүй тэ хоол ундтай бэлэн хамгийн ядууч хүн ч гэсэн ямар ч юмд хурж болохоор тэ хэдэн хөдөө гарсан ч гэсэн хэдэн мал хариулаад сүү тараг ундтай байж болох. Гэхдээ нөгөө нэг өөрийгөө өрөвдөд өөрийгөө голоод ингээд авах тусам бид нэр ийм болоод байдаг байхгүй юу? Тэгээд ингээд итгэлгүй болоод ийм итгэлгүй хүмүүсийн чинь өдөртх нь амархаа. Аль болох нөгөө нэг боловсролын систем ийм бол заавч нэр нэм чи хүүхдүүд нас юм шүү дээ. Тий. Тэгээ одоо болохоор бид нэр ийм болох хэрэгтэй за. Чи нэг жоохон ийм дүр зураг харсан шүү дээ өөрийнхөө яаж ийм болдог. Тийм дүр зураг харсан шүү дээ даасрын тий. Тэр чинь нөгөө нэг тийм мэдрэмж, тийм бодол, тийм итгэл үнэмшийг өөртөө суулгаж хөвшүүлж байгаа гэсэн үг. Бид нар болохоор ийм болоод сурцсан чинь ингээд тэлэх нь амар хэцүү. Тэлчүүл намайг хэн нэг ингээд ураад бодоод ингээд шатаач штэ ингээд тэгчүүл би ингэж штэ гэд ингээд айгаал ингэсэн нь их гоё байгаахгүй ингээд сууж явах нь. Тийм тэгээ би одоо жишээлбэл хохирцсан гээд бодцсон би ингээд зовж ийн би одоо ядуу хүн гэх юм бол ийм хүн амар амархан штэ. Тэ одоо янз бүрийн байгууллага тандаад өнгөө хувц хонор авна, өнгөө тэтгэмж авна, халамж өнгөө авна гэдэг ингээд ийм юм руугаа ботлон явцдаг.
Би хариуцлага хүлээнэхээр би энэ 5-10 цаасан байхгүй. Би өөрийнхөө амьдралтай бүх юм өөрөө хийн. Би өөрийнхөө бүх бодол итгэл үнэмшилтэй өөрийнхөө хийхийг хүссэн мөрөөдөл рүү очно. Дийлэгтээ энэ хохирогч байгаа юм сэтгэлгээтэй байгаа үедээ бид нар ямар нэгэн мөрөөдөлтөй хүрэхээс айдаг. Тэгээд айдсан маань биднийг цаашаа явж чадахгүй гэсэн юм. Ийм хүмүүсийн мэдрэмжүүд нь дандаа сөрөг гэдэг байхгүй. Ийм байж байгаа чи ингээл хайр мэдрэггүй ингээл ад зараар ингээл мэдрээл нэг жоохон ингээл 20 цаас илүү өгөхээр ингээл баярлж магадгүй. Тэрнээс өөр юмуд нь ингээл жоох ингээл чихэрч юмсэхээр нь баярлж магадгүй. Яг тэгтээ яг ийм руугаа очихээс амар их айдаг байхгүй. Тэгээ ийм руу бол очив. Энэ ингээд тийм гоё харагдахгүй байхгүй. Би ийм л болох ёстой, ийм болохгүй бол энэ нь надад хэрэггүй штэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо хэрэг асуултууд ингээл олоолаа орж ирээл тэгэл энэ зүрх асуултууд тэгэл ингээд сонирхолтой байхгүй юу? Даасар асуултын одоо эндээсээ ингээд юу ойлгох ч юм бэ? Ямар асуулт вэ? Нэг Skype-д орж ирсэн. Нэг дасгалжуулалт авсан. Өнөөдөр багийн нэг дасгалжуулалтанд дарц ирээгээр орсон. Нэргүй бас бүр 2 удаа орсон өнөөдөр. Мөрөөдлийнхаа төр зураг авалцсан дээр Австралид сураад явчихна. Харин энд болохоор хохирогч болоод сорхгүй зүгээр мөрөөдөө сууж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо итгэлтэй болно гэдэг маань бид нар энэ хохирогч дүрээсээ гараад хариуцлага амьдралтай өөрнө гэсэн үг. Хин нэг нь найдахгүй. Одоо ямар санагдчих чинь. Тэр даасрын юу ойлгож гэдэг өнөөдрийн ханьягаар олцлтаар асуух зүйл байна уу? Байвал чи нэмэх тавьчих. Тэгээ би жоохон үлээж байхгүй л тэгээд хоёлоо өнөдөр энэ лив амжилттай өндөрлөе. Асуух зүйл байхгүй юу? Тэ давсраа байхгүй бол асах гэж тавьчих. Хойлоо нэг айгүй бага ярьсан юм шиг мөртлөө би л ганцаар яриад байсан мөртлөө 40 минут болцсон бэ. Бараг 40 минут болчих шүү дээ. Би тийм их юм заагаагүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Сая дундуур нь охин удас булаацалтай чөлөгтэй сонссонгүй гүйцэд сонсож чадсангүй гэж. Чи асуултаа нөө асуултаа бол одоо надад нэмэх гэж тавьчих тий. Асуулт байхгүй бол чи дараа нь комментэн дээр нь тий арай дэлгэрэнгүй бас тий ихэд уншаарай за энэ нэг хадгалагддаг байлгүй тий. Тэгэх юм бол бас дараа нь та нар уншаад тий комментүүдийг уншаад тэгээд өөрснөө дасгалыг хийж үзээд мэдрээд сэтгэлээ бичээрэй юу ойлгосон бэ? Өөртөө юу авч мэдсэн бэ гэдэг талаар. Тийм тэгээд нөгөө нэг цаг аваагүй хүмүүстэй ерөөсөө ингээл дасгалжуулалтанд орж ирээгүй байгаа хүмүүс, Skype-аар сургалтанд нас орж ирээгүй байгаа хүмүүс дараа нөхөгдөхгүй шүү дээ. Ядвал энэ зүгээр энэ удаадаа л энэ эхнийх нь болохоор ингэж өнгөө явж байгаа байхгүй. Дараа нь болохоор төлбөртэй болж болохоор тэгээд би бас завгүй болж болохоор та нарт нөгөө амлсан 3 юм уу ерөөсөө явуулахгүй шүү дээ тий. Тийм өөрснөө ингэж би тэгж орно би ийм юмэр яана гэдэг ингэ бичихгүй болохоор
би мэдэхгүй штэ та нар юу бодож байгаа. Яг л ингээд төвөгдөөд намайг хин гэж чам чиний энэ асуудлыг ингээд шийдээд өгөх боох нүг гэл хүлээгээд авахгүй. Тэгээ шууд бичээд асуугаад тэгээд ороод ирээ. Тэгэхгүй нөгөө дараа нь өгөхдөггүй штэ. Дараагийнх нь одоо хоёр дахь нь яваад өгнтэй. Хоёр дахьтаас олж болтон явна. Тэгээ бас болно. Бүгдээр орж исэн бол би цаг магаа тохирчих байсан. Skype дээр эдтгүүд ямар цагаар орвол илүү тохиромжтой вэ гэдэг. Энэ талаар бас санал бодлоо бичээрэй за. За чи тэгээд хадаглагччих байх. Тэгэхээр энэ пэйжэн дээр үйлчилж чи ахаад сонсоод комент хийрээ за. За орж ирсэн баярлалаа. За баяртай.